өчигдрийн видеон дээр хэдүүлээ хинтээ танилцсан бэ гэх юм бол Michael von der Schulenburg. Мань хүн бол Европын холбооны их хурлын гишүүн. Одоо тэр гишүүн болохоос өмнө 30 жил ойролцоо Нүүбэд ажиллаж исэн. Хаана ажиллаж исэн бэ гэх юм бол Афганистан, Ирак, Иран, Сомалия, Sierra Leone. Ерөнхийдөө хаан дайн болж исэн. Тэр оронд мань хүн байсан. Юуны төлөө тэнд байсан бэ гэх юм бол инх тайван нийт төлөө, дайн зогсоохын төлөө ерөнхийдөө дипломат, тэ тусламж гих мэтчлэн. За тэгээ Европт юу болж ирсэн хэсгээ та сонирхож байгаа юм бол маш гоё үнцэг биднэрт хэлж өгсөн. За өнөөдөр хоёр дахь хэсэг нь анхны видеог нь үзээгүй бол ухраагаад үзээрэй. Миний видеоны өчтөр орсон байгаа видео шүү. За тэгээ өргөжлүүлье. You have to understand this. And this is the result of it. Why did we agree to a peace deal before? Бид нар яг их тайван хэлсэн шүү дээ. Бид нар яг ярьдгүй юм бэ? On European soil. Why we never Европын талбай нутагт дээр дайн байгаа болж байгаа ирнэ бид нар юу ч ярихгүй байна тийм. Except this one telephone call by Scholz. We spoke. Ганц нэг удаа Путиний мөн Оростой ерөөсөө яриаггүй. Ганцхан нэг удаа Олаф Шольц Путинтэй уцаар ярьсан. Тэрнээс гадуур ерөөсөө шууд холбоо нэгч байхгүй. To the Russians. I remember even in the Iran-Iraq war because I went to many wars. Even this was a very bitter war with 1 million people dead. Nobody knows exactly the numbers. At all times there was a link between Baghdad and Tehran. 1980-ад оны сүүлээр юу болж исэн бэ гэх юм бол Ирак, Иран руу дайрсан. Пуужин явсан, газ, маз, ойролцоо 1 сая хүн нас барсан гинэ энэ дайн дотор. Гэхдээ тэгээ хоорондоо алдцаад тэгээ тэр дайнд сая гарan Иран, Иракийн иргэн нас барсныхын дараа ч гэсэн шууд холбоо үргэлж байдаг байсан. Tehran, Baghdad үргэлж хоорондоо харилцаатай байсан. Нээлттэй ярихад. And because they felt they could not speak directly to them, they had asked the UN to do this link. I happened to be on one side of the link. Тэгэхээр ямар нэг байдлаар тийм хоорондоо ярих боломжгүй болоод ирэх юм бол нүб рүү шууд холбогдоод тийм бид нэр арай учраа олж чадахгүй байна нүбтэй холбогдоод та нар зуучлал өгөөч гэдэг байсан. There was all the time communication taking place. Үргэлж дандаа холбоо байсан. That means in Iraq and Iran behaved more civilized than the Europeans. Тэгэхээр 1980-ад он Иран, Ирак хооронд алдчихж явах үедээ тийм Европоос илүү ёс суртахуунтай, ухамсартай хоорондоо байлтдаг байсан. Байлтж исэн гинэ. More civilized. I can't remember in all the talks I had with the Iranians, I was almost for 9 years, that they would talk to me like I'm being talked to here in the UN Parliament. Of course they would not agree to everything we had to say, but at least they talked calmly with us. And here, I'm treated like a traitor. Тэгээд 1980-ад онд тухайн үед Ираны талдаа мань хүн ярьж авах үедээ тийм санахгүй байна гэж байна. Би л санахгүй байна. Хизээч Иран шууд надтай ингэж харьцахгүй байсан. Гэхдээ өнөөдөр Европын их хурл дотор миний тал надтай яаж харьцаж байгаа юм бэ? Над руу ямар үг шидэж байгаа юм бэ? Намайг яаж гүтгэж байгаа юм бэ гэх юм бол намайг бүр урвагч гэд дуудаж байгаа. Бүр үзээ ядалт явж байгаа. Ирантай нэг ч удаа ингэж харьцаж үзээгүй. Гэхдээ Европ дотор их хурл дотор бүр аимшигтай л яриа явж байгаа гинэ. All I do is what I do in all the countries where I was at war. Try to have a ceasefire and start negotiating. It's not worth killing all these people. Тэгээ би юу хийж исэн бэ гэх юм бол нүүбд ажиллаж байхдаа тэр түр хугацаанд дайныг зогсооё. За тэгээд дайн зогссон үедээ хилцэл хийх гэж оролдоод инх тайвны төлөө хичээсэн. Европ дотор би яг адилхан юм хийж байгаа хэрнээ. Тэ нүүбд хийж исэн юмаа энд хиймээр байгаа хэрнээ хүмүүс намайг ерөөс сонсохгүй намайг гүтгэж байгаа намайг урвагч гэж дуудаж байна. Путиний нохоо гэж дуудаж байна. It's very strange. It's a strange thing I've had in 35 years of being in wars around the world. Тэ 35 жил байлдаан Дайны дундуур явж ирсэн анх удаа харж байна. And it hurts me that an institution which I felt was meant for peace in Europe has turned into a warmonger. Тэгээд Европын холбоо яагаад үүссэн бэ гэх юм бол Европчууд хоорондоо бугуусаа мэдчихсэн. Англичууд Францчууд алдцдаг байсан. Германчууд Францтай алдцдаг байсан. Германчууд Оросуудтай алдцдаг байсан. Англичууд Германтай алдцдаг байсан. Гих мэдчихсэн. За тэгээд юу хийсэн бэ гэх юм бол тэгээд улс төрийн асуудал шийдэж чадахгүй учраас Европчууд хоорондоо байлтдаг байсан. За тэгээд юу үүссэн бэ гэх юм бол Европын юм улс төрийн платформ үүсгэсэн. Тэр юу юм бэ гэх юм бол Европын холбоо. Европын холбоо номер 1 зорилго юу байсан бэ гэх юм бол дайны эсрэг, номер 2 бол худалдаа, номер 3 бол нэгдсэн валют. Гэхдээ номер 1 утга учир нь юу юм бэ гэвэл дайны эсрэг. За тэгээд дайны эсрэг үүсгэн байгуулагдсан байгууллага 180 градус тэр чигтээ эргэцэн одоо дайны төлөө явж байгаа би бүр гайхаж байна, харамсаж байна, гутарч байна гэнэ. It hurts me and because I'm for the European Union. And I can't hear speeches like von der Leyen who says that we have to prepare for war. What a language. We have to prepare for war to say such a thing as a leader of the European Union. It's unbelievable. What for? What war? Do they really believe that Russia is going to attack us? Тэгэд ер нь би итгэмээргүй би гутарч байна. Миний зүрх өвдөж байна. Тэ? За тэгээ би өөрөө Европч хүн. Би өөрөө Европ
гаралтай хүн. Би юу үсэж байгаа юм бол их тайм үсэж байгаа. За тэгснэ манай их хурлын дарга тий commission European Commission-ийн ерөнхийлөгч von der Leyen юу ярьж байгаа гэх юм бол бид нар дайнд бэлмэх ёстой. Бид нар дайндаа бэлтгэх ёстой. Ямар дайн яриад байгаа юм бэ? Ямар дайн? Путин чигнээсээ Европ руу ингэ дайрах юм уу хаа? Яг тэрийг итгэж байгаа юм уу? Үгүй. But in terms of feasibility, can any of these goals be achieved? If you look at the economics of it, because things are not that well on the economic front either, and now with this plan to use hundreds of billions of euros. Тэгээд Европт амьдарч байгаа хүмүүс одоо энийг сайн сонсоор яагаад юу асууад байна гэх юм бол профессор Глендисний осож байгаа гэх юм бол энэ зорилго байгаа шүү дээ. Путиныг барах, дийлэх, Украинаасаа хүүгээ гарах, Путин мүлхэх ёстой, бууж өгөх ёстой, тэг уучлах гоох ёстой, бид нар ялах ёстой. Энэ ерөөхдөө боломжтой юм уу? Эдийн засгийн хувьд бол Европ энийг барах юм уу, дийлэх юм уу? Тэгээ одоо баах хэдэн зуун тэрбумын төсөв баталж гин. Энийг яаж санхүүжүүлэх юм бэ? Европын эдийн засаг энийг үүрж чадах юм уу? Гүйцэх чадах юм уу? To rearm Europe and again prepare for this war with Russia. As we can't talk to them. Украинаас гарах ёстой. Тэгээ Оростой байлдахыг бэлтгэх ёстой at the moment because on the American side they're quite concerned. They're doing very desperate cost cutting now because they want to avoid any bankruptcy. But in Europe the situation shouldn't be that much better. There is too much debt, high interest. Тэгээ Америкчууд юу гэж байна гэвэл төсвийн алдагдлаа хараад Украинд ямар их зэвсэг явуулж байгаа юм бэ? Тэгээд Америкчууд юу гэж байна гэвэл Elon Musk, Donald Trump юу гэж байна гэх юм бол зарлага багасж байгаа, бүсээ чангалж байгаа, тэ мөнгө хэмнэх гэж үзэж байгаа. Европчууд харин юу хийж байгаа юм бэ? Where's this money going to come from? How feasible? Дайныг санхүүжүүлэх мөнгө нь хаанаас гарч ирэх юм бэ? That the European Union will not collapse over a war being lost in Ukraine. It's too far away. But they will collapse over the economic and financial results of this. Мань хүн ерөөхдөө таам хэлж байгаа. Европ ерөөхдөө хизээ бутарч унах юм бэ гэвэл Украин дайн ялагдсанаас болж Европ бутарч, гутарч, хямарч, кризис болж унахгүй гэж байна. Бутрахгүй, задрахгүй гэж байна. Европ юунаас болж задрах юм бэ гэвэл эдийн засгийн хувьд, зарлагын хувьд, дайны санхүүжлүүр шилжээд энийг дийлэх чадах болгоод за тэгээ Европын эдийн засаг хогийн цэг дээр өсрөөд тэгээ Европын холбоо байх болно гинэ. After the ceasefire is much more dangerous for us. We now have commitments to increase our military enormously. We're talking here about billions of dollars, not only about billions of dollars. We will have to rearm Ukraine, we say. We have to rebuild Ukraine. За бид нар ямар үүрэг авч байгаа юм бэ гэх юм бол манай улс төрчийг сонгох юм бол манай Европын холбоог сонсох юм бол бид нар юу үүрээд явах гээд байгаа юм бэ гэх юм бол энэ байлдаан зогсныхаа дараа эхлээд өөрийгөө зэвсэгжүүлэх ёстой. Энэ бол хэдэн зуун тэрбум баг их 80 евро яригдчихэж байгаа шүү заяа. За энэний дараа юу их ёстой юм бэ гэх юм бол Украиныг шинээр зэвсэгжүүлнэ. Бас дахиад хэдэн зуун тэрбум евро. Гурав дахь нь Украиныг буцаагаад босгох нь одоо тийшээ хөрөнгө олтын дээд бууц цахилгаан станц зам төмөр зам хөдөө аж ахуйны салбарыг буцаагаад тийшээ хөрөнгө олтын тэгээ энэ гурвыг ингээ нийлэх юм бол ямар хэдэн зуун тэрбум хэдэн их 80 евро юм бэ гэх юм бол бид нар энийг барахгүй гэж. You want to take Ukraine into the EU? I mean these add up to trillions, which none of the countries has, not even Germany. Now we're allowing the debt break to go in Germany, but even that one would not help. We do all these commitments while at the same time our economy is slipping down in great part because of the war. Хөөе. Миний Instagram profile орох юм бол тэнд нэг линк байгаа. За. Тэр линк нэрээ дарчих юм бол чи миний номнуудыг захиалж болно, миний сургалтанд сууж болно, вебсайт, бүтээгдэхүүн, миний YouTube channel дээрээ бас өнгөө дүүрэн мэдлэг байгаа. За. Борлуулалтын чадвар, вебсайтаа бүтээх, нэмэлт орлоготой болох, илүү өөрийнхөө хөгжлөөр анхаарах, санхүү эрхчлөө энэ сэдв дээрээ дүүрэн мэдлэг байгаа. За бишээ дараад линк руугаа ороод дараагийн шатанд хүрцгээе. Тэгээ бид нар юу гэж яана гэх юм бол баахан амлалт өгч байна. Баахан үүрэг хүлээж авч байгаа. Баахан мөнгө шилжүүлж байгаа. Хэрнээ манай эдийн засаг цаана бутраад унж байгаа. Юунаас олж бэ гэх юм бол энэ дайнаас олж манай эдийн засаг бүр ингээд тий хогийн цэглүү явж байгаа хэрнээ бид нэр зарлага нэмээл байгаа. Германч барахгүй. Энийг төлбөр төлөх чадвар багасж байгаа. Тэгээ хэвлэл мэдээлэл энийг юусэн ярихгүй. Энийг санхүүжүүлэх нь доктортой байдлын зүгээс хэн төлөх юм бэ? Яаж төлөх юм бэ? Хинч тэрийг бичихгүй байх, ярихгүй. I mean you can see it. I mean just one of the car factory Audi also released 7,000 workers. I mean we are in the middle of deindustrialization. How do we want to do this if our energy is 5 times as high as in the United States or China or in India because they get it now cheap from the
from Russia. I mean, how can we do this? Тэгээ бид нар энэ яаж бүгдийг барахгүй яад гэх юм бол мань хүний ярьж байгаа юм бол өнгөрсөн 7 хоног Audi компани 7,000 хүмүүсийг ажлын байраас цомгцсон. Volkswagen тэгж байгаа, BMW тэгж байгаа, Mercedes-Benz тэгж байгаа бүх том аж үйлдвэрлэлийн компаниуд ерөөхдөө тий хүмүүсийг цомгтож байгаа, үйлдвэрүүдэд хааж байгаа. Тэгээ Европт юу болж байна гэвэл хамгийн гол нь Германд юу болж байна гэвэл нөгөө аж үйлдвэрлэл байхгүй болж байгаа хэрнээ бид нэр илүү их зарлага гаргаж байгаа. Миний яаж барах юм? Ямар аргаар? Яг гэх юм бол одоо эрчим хүч Европт 3-4 дахин илүү үнэтэй. Тэгээ бид нэр Хятадтай яаж өсөлдөх юм? Энэтхэхтэй яаж өсөлдөх юм? Яг гэх юм бол тэд нар одоо бидний өмнө авч ирсэн хямдхан эрчим хүчийг Оросоос авж байгаа. Бид нэр өрсөлдөх чадвараа бас алдаж байна. Same time we have now very soon a chancellor who would never be able to talk to Russia, never be able to talk to China. He has said such radical things that is not possible anymore. So how does he want to revive the economy? It's not going to happen. Тэгээд энэ Friedrich Merz тий Германы Бундесканцлер болох ч байгаагаар болоог байгаа шүү дээ. Дөнгөж сая сонгуул нь болцсон. За гэхдээ өнгөрсөн хэдэн 7 хоног юу ярьсан бэ гэх юм бол Оросын эсрэг баах юм ярьсан. Хятадын эсрэг хар мянган юм ярьсан. Яаж энэ хүн ямар нүрээр одоо Оростой хэлцэл хийх юм бэ? Яаж хятадуудтай хэлцэл хийх юм бэ? Энэ дайн дуусныхаа дараа Герман улс эдийн засаг эргээд сэргээхийн тулд экспорт, худалдаа авалт, банк санхүү төлбөр тооцоо, эрчим хүчний худалдаа авалт, цахилгаан станц энийг манай Бундесканцлер энэ том гүрэнтэй ямар нүрээр хэлцэл хийх юм бэ? Дуудагдахгүй шүү дээ. Хүлээж авахгүй энэ хүнийг. Ямар амар юм бэ гинэ. Ямар амар юм уу? We are heading for big trouble. Том асуудал. It's self-made trouble. This is a sad thing. Тэг хамгийн гонхтой юм бэ гэх юм бол энэ асуудлаа бид нэр өөрөө үүсгэж байгаа. Европ өөрөө үүсгэж байгаа. Өөрөө нөхөө ухаж байгаа. Өөрөө нөхөнд орж байгаа. So we can't discuss peace because it's treasonous. We can't talk to the Russians because they have to be isolated. But they're not isolated, you know. No, sorry. This is a good point. Only in Europe. But how will this political solidarity stick here? Because once there's no voice in terms of resolving a key conflict on the European continent, and also once the economy has begun to go south, how can political solidarity be kept? Do you see countries drifting a bit off? It will not be kept. I don't. Тэгээд одоогийн байдлаараа Европ жоохон нэгдсэн байдлаараа л дуурж байгаа. Франц, Герман, Англи гэх мэтчлэн. Тэгэхдээ эдийн засаг муудаад ирэх юм бол жинкнээсээ эдийн засаг хямрал ирээ тий эдийн засгийн өсөлт байхгүй болоо хэдэн сая ард иргэд ажлын байраа алдах юм бол сонгуул болоод ирэх юм бол Европ нэгдсэн хоолоогоороо дуугаараа ярьж чадах юм уу нэгдсэн байр суурь нь байж лах юм уу үгүй гэж байна бутарна гэж байна. I think what we see is now very thin ice on which we stand, and the moment we have to pay for something, I mean, all the governments will go in the different directions. I mean, this is, you know, the French cannot afford any of these. They are so indebted, and the Italians are so indebted. The Germans have this strange feeling that they could pay for it, but they can't. You know, with a declining industry and things like this one. So I think we are in big trouble. I mean, тэгээд маш нэгэн мөсөн дээр бид нар ингээд далчгнаа явж байгаа гинэ. За тэгээ анхны нэхэмжлүүд нь гараад ирэх юм бол бид нар угаасаа үгүй гэж тий анхны 10 тэрбум 100 тэрбум 500 200 тэрбум тий яагаад гэх юм бол францчууд угаасаа барахгүй гэж байна. Яагаад гэх юм бол дотор нийт бүтээгдэхүүн нийт үрийн харьцаа 160%. 100 м² байртай юм бол за яа францчууд юу хийсэн бэ гэх юм бол 160 м² процент тавьсан байгаа. Тийм амар үүртэй. Италичууд бас яг адилхан. 100 м² байраа одоо нийт эдийн засгаа 150 м² процент тавьсан байгаа. Германчууд харьцан угаа гэхдээ бас төлж чадахгүй, англичууд бас чадахгүй. Тэгээд бид нар угаасаа боломжгүй юм ярьж байгаа. Тэг яагаад боломжгүй юм яриад байгаа юм бэ? Би ойлгохгүй наа гинэ. Би ч гэсэн ойлгохгүй. The interesting thing is, I said it also to Sarah in the past. I said, Sarah, and with the end of the war, the real trouble for us will start. I mean, I've seen so many wars. That's what happens. What happens, and we will really be in trouble. We think, oh, the war is over, we can forget it, and we go forward. No, it's not going to happen, and especially not here because the European Union and including its members have such a strange pro-war policy. Миша юу хэлж байна гэвэл дайн дуусныхаа дараа том асуудлууд гараад ирдэг юм аа. Дайны дараа их цэвэрлэг гардаг юм аа. Дайны дараа баахан юмыг босгож ирэх ёстой. Нүхнүүдээ нүхэх ёстой. Юмыг сэргээх ёстой. Баахан юм төлөх ёстой болно. Баахан цагаачдууд Украинаас зугтсан байгаа гэх мэт чи энэ дайны дараа баахан асуудал гарч ирнэ. Тэр асуудлуудаа бид нэр ерөөсө бэлэн бишээ. Which is not in their interest. Which should not. Тэгээд бид нар ингээд дайны араас яваалаа. Тэгээд бүр том асуудал үүсгэж байна. Americans, they are seeing this as a necessary readjustment. The war is lost. They don't want to push Russia too close to China. They want to prioritize different regions. Again, they said very clearly they don't want to prioritize Europe to the same extent. But to what extent do you think
Europe might be heading towards some problems with the Americans because America's putting a lot of pressure on Ukraine to accept what it's attempting to negotiate, but the Europeans are also seen to sabotage this. So do you see what do you see in the future between the Americans and the Europeans? Because Америкчууд юу гэж нэг гэвэл те Оросыг бүр илүү хэдтийн тал руу чихмээргүй байна. Түлхэ болио. Энэ дайн угаасаа дууссан. Энэ дайныг зогсоё. Оросуудыг буцаагаад навж байгаа наашин татъя. Яг гэх юм бол тэх юм бол хятадуудыг барахаа болчихно. Тэрийгэ гүйцэтгэхийн тулд Европчуудын эсрэг болж байна. Тэгэхээр Европчууд Америкийн дургу өргөж байна. Америкчууд баг Европыг дайсан мэтээр харж эхэлж байна. Яг гэх юм бол Европчууд энэ их тайван болохын тулд садаа болоод байна. Дандаа саботажлаад байна. Эсрэг үйлдэл хийгээд байна. Тэгээ энийг юу гэж бодож байна та? Бид нар ирээдүй одоо Европ ирээдүй Америкийн тэ дайсан болж хуурж байгаа мó? The fault line will deepen. Definitely, it's only one direction. Now, the latest provocation is, of course, that they want to make Mrs. Baerbock the president of the UN General Assembly. And the idea behind it, I assume, is that we think in Germany, the UN General Assembly is on our side because they voted for a resolution which speaks about the territorial integrity. Тэр Annalena Baerbock таад миний контент дээр зөндөө үзсэн. Мань хүн юу л чинь гэх юм бол хамгийн сүүлийн тий Америк руу тий салавч гаргаж байгаа юм юу юм бэ гэх юм бол Annalena Baerbock-ыг бид нар нүүбийн тий General Assembly ерөнхий хурлын дарга болох гээд байгаа. Бид нар юу гэж бодож байгаа юм бол нүүб манай талдаа зогсож байгаа гэж бодож байна, андуурж байна. Тий. Тэгээ Америк, Европ улам хаалтнаа хоорондоо. Of Russia, although it was not the majority, I mean the majority did not vote at all, and we think we can control this and have it against the Security Council, where the Chinese, Russian, and US now vote on one side. Тэгэд энэ Европчууд юу гэж нэг юм бол Annalena Baerbock-ыг томлоод нүүб дотор салхийг эргүүлж чадна гэж юм. Гэхдээ хамгийн сүүлийн тий томоохон шийдвэр Орос Украины дайн дээр Хятад, Орос, Америк нэг талдаа орцсон, Европ нөгөө талдаа орцсон байгаа. Тэгээ нугасаа бүтэхгүй гэж юм. Тэгээ Европчууд ийм тэнийг This is a calculation that will not come. It will be бүтэхгүй тооцоол. The other provocation is, when we see all the money that is going to be in the Bundeswehr would be at least financially the largest army in Europe. In Europe, again. I mean, we have a history, no? The Germans have a history with large armies. And we always said we didn't want to have it. It might not be in numbers of personnel because they can't have it. They will have to modernize. But the financial resources available to them will be even larger than this. Possibly. We don't know how to work out. Possibly larger than even that of Russia. За дараагийн асуудал нь юу юм бэ гэх юм бол Германы Bundeswehr хамгийн том цэргийн хүчин болно. Зэвсгээр, тоногт хөрөмжөөр, санхүүжилтээр. За тэгээ Герман хүн өөрөө хэлж байгаа. Германчууд бид нэр цэргийн хүчээр асуудалтай шүү, боронктой шүү. Тэг Германы цэргийн хүч Bundeswehr номер 1 болно гэдэг чинь юу ийгээд байгаа юм бэ? France going to react. How is Denmark to react? They suddenly will remember history. Тэгээ Денмарк юу гэж бодох юм? Австри юу гэж бодох юм? Францчууд юу гэж бодох юм? Гэнт түүхийг эргүүлээ санана үсттэй. Өмнө Германчууд зэвсгийн хөвд номер 1 болсныхан дараа юу болсон бэ? Хоёруудаа тийм болж исэн. Дэлхийн 1 дугаар дайн, дэлхийн 2 дугаар дайн. Тэрийг эргүүлээ санана гинэ. Cannot imagine that this is going well. Тэгээ төсөөл үзтээ Германы зэвсэг хүчин тэр Bundeswehr дотор бас улс төрч яваад байгаа шүү дээ. Тэд нар нөлөөтэй болно. Зэвсгийн компаниуд нөлөөтэй болно. Тэгээ Европ дотор алаан болж эхэлж магадгүй гэж ярьж байна шүү. I mean, the whole EU is now governed by Germans. I mean, von der Leyen, all her advisors around her are Germans. I mean, she has a small group. They're Germans. I mean, Mr. Weber heads the largest political group in Parliament, German. Mr. McAllister, despite his name, is also a German, and he heads the Foreign Relations Committee. За тэгээ Германчууд Европын холбоог тэрч өдөрч байгаа гэж байна. Яг гэх юм бол ерөнхийлөгчийн юм бэ гэх юм von der Leyen. Тэгээ Герман гаралтай. Ангела Меркельний дэргэд байсан. За зөвлөхүүд нь бүгд Герман. За өөр тий Alistair гэж байна. Англи хэлтэй ирнэ Герман хүн. Гадаад хэргийн одоо бүлгийг ингээ хариуцж байгаа. Тий. Ерөнхийдөө дийлэх өдөрлөгийн төвшөнд байгаа хүмүүс бүгд Германчууд. Тэгээ Германчууд дараг Европын холбоог өдөрч байна. In another German, extreme radical German, Mrs. Strack-Zimmermann heads the Security Council. I mean, in this time of war, these are the most important positions, all held by Germans. I mean, how does Mrs. Strack-Zimmermann бас нөө аюулгүй бодлын одоо цэргийн бодлогыг хариуцж байгаа бүлгийг өдөрч байгаа бас Герман хүн. Тэгээ дөрвөн чухал албан тушаалыг Германчууд өдөрч байгаа. Яа Германчууд West of Europe will react to this one. For the time being, they're paralyzed, and maybe because of this one, they stick to the thing. But I think it will break. It will very quickly break. Бутарна. Yeah, because well, Germany after the war is known for economic prowess, its fiscal discipline, and of course not demilitarized, but at least a very limited military potential. But now, of course, we're seeing deindustrializing Germany with economic trouble, with Merz's new
suggestion. We should push through in the old parliament, by the way, and to spend all this money on Тэгээд төсөөл үзчихээ. Герман нэгдсэн засаг хог болно. Герман ард түмэн бухимдна. Бүтэхгүй дураг улс төрчид өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Та нар ингэсэн болохоор ингэсэн, та нар ингэсэн болохоор ингэсэн, та нар ингэсэн болохоор ингэсэн. Хуруугаа хаашаа заах юм бэ гэхэн Францууд заана, Англиуд заана. Та нар Зеленскийг дэмжсэн бидсэ, та нар ингэсэн бидсэ, та нар ингэсэн бидсэ гэд яриад эхэлчих юм бол яах юм? Тэгээд зэвсэг хүчин номер 1 Европтой. Германчууд боронгтой шүү. Аюултай. За, өнөөдрийн видео миний толгойн дотор бас нэлээд гой гэрлүүд асаагаад өгсөн, хамт үзсэн, хамт мэдээлэл авсан. Таад баярлалаа.